Хамтаа үзэгчдээ маш их баярлалаа, хөтөлбөр үргэлжлэн хөрч байна. Яг одоо та бүхэндээ зочдтой уулзуулахад бэлэн болсон байна. За өнөөдөр бидний зочдоор Залуу хатагтай ноёдын сургуулийн тайзны алхааны багш Энх Туяа, Залуу хатагтай ноёдын сургуулийн сургалтын менежер Халиуна нар хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Урилгын манд хүлээн авч ирсэнд их баярлалаа. За баярлалаа. За хэдүүлээ бол өнөөдөр Залуу хатагтай ноёдын сургуулийн бас дэлгэрэнгүй мэдээллийг бол үзэгчдэд хүргэнэ. За тэгээд юун дөрөнд бас энэ сургуультайгаа эхлээд танилцах зүйтэй болов гэж бодож байна те. Хэдэн жилийн түүхтэй ерөн сургууль үлээ. За манай сургуулийн хувьд Залуу хатагтай ноёдын сургууль нь 2002 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр одоо нийт энэ жил 24 дахь жилийн маань тохиож байна. За 24 жилийн турш тасралтгүйгээр үйл ажиллагаа. 24 жилийн турш үйл ажиллагаа явуулсан байна. За үйл ажиллагааны бас онцлог Залуу хатагтай ноёдын сургууль гэхээр л үзэгчд маань сонсоод мэдж байгаа бах тий. Гэхдээ бас мэдээлэл авахыг хүсэж байгаа маш олон үзэгчд байгаа болоо гэж бодсон үднээс та хоёроо урьсан. Тэгээд ер нь бол одоо ямар сургалтуудыг ордог тий, ямар сургууль юм болоо гэдэг талаар нь гоё дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл. Манай сургуулийн хувьд болохоор цогц сургалттай гэдгээрээ одоо олон нийтэд илүү танигдсан юм болов уу гэж бодож байна. Хатагтай ноёдын сургууль гэхээр л хүмүүс одоо бие зүв авч явах тий, алхаа гიშгээ одоо харилцааны соёл гих мэтчлэн тэр талаараа хүмүүст илүү хүрсэн байх гэж бодож байна. За яг сургалтын хувьд одоо цогц сургалт гэхээр яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр зөвхөн одоо нөгөө хөдөлгөөний хичээлүүд буюу манайд ч бүжгийн, за мөн тайзны алхааны гэдэг бие одоо зөв олон нийтэд зөв авч явах тийм ээ. За мөн буцтаа одоо мэдлэгээс ихсүүлээд харилцааны соёл, олон нийтэд бие яаж авч явах, мөн этик, гоо зүй, за тэгээд театр музейд мөн бие авч явах соёл гэдэг маш олон төрлийн ийм цогц сургалт ордог. Тэрүүгээр одоо манай сургалтад онцлог байгаа. Яг нэг орчин үеийн залуучуудад бас чиглэсэн те. Бас нэг хотын залуус гээд бас нэг өөр нэг тийм ойлголт тодорхойлтуудыг бас явуулаад байдаг шүү дээ тий. Хотын залуусын соёл ийм байх хэвээр ийм л байдаг гэдэг тий. За яг тэгвэл тэр чиглэлээр олон нийтийн газар ямар яаж бие авч явах юм, яаж бие зөв авч явах юм тий. Тэр талаар бол мэдээл одоо сургалтуудыг бол бас өгдөг байх нь. Тайзны алхаа гიშгээ гэдэл бас байна чинь тий. Та бол түүнд бол одоо багшилж байгаа. Ер нь яг тэр талаар бас мэдээлэл хүргэе. За тайзны алхааны хичээлийн хувьд бол одоо ингээд дийлэн хүүхдүүдийн хувьд л одоо нэг сүнхээ нэгтэлтэй байнга үрдэг ч юм уу тийм эсвэл ингээд хичээл хийгээд удаан сууж байгаа үедээ байнга бүхтийдэг. Ерөнхийдөө бол яг энэ асуудал бол өсвөр насны бүх хүүхдүүдэд яг ингээд тулгамддаг асуудал ахгүй. Эцэг эхчүүд ч гэсэн байнгын санаа зовдөг асуудал байдаг. Тэгэхээр тайзны алхааны хичээл дээр бол яг нөгөө хүүхдүүдийг бол яг загвар өмсөгч болох гэдэг байгаа биш. Тухайн хүүхдүүдийг одоо нуруу сэрвээгээрээ бүхтийж байгаа одоо тэр нөгөө буруу бүх дадал зуршлыг нь засч одоо тэрнийг яаж засах вэ? Ямар дасгал хөдөлгөөнөөр засах вэ гэдэг тэр талаас нь илүү хичээл ордог учраас ерөнхийдөө бол ингээд хагас сарын хугацаанд хүүхдүүд маань ингээд алхааны хичээлд явснараа одоо загвар өмсөгч болохгүй ч гэсэн яг ингээд бие гоё зөв цэгцтэй аваад яваад сурчдаг. За дээрэс нь ингээд маш гоё зохицолтой хувцалд сурдаг. Одоо ямар арга хэмжээнд явж байгаа яг орчиндөө тохируулаад арга хэмжээндээ тохируулаад хувцлаад сурчдаг. Тэр бүх мэдлэгийг тайзны алхааны хичээлүүд дээр бид нар өгдөг. Тэгээд бүжгийн хичээлийн хувьд бол одоо бас яг ингээд дунд сургуулийн хувьд бол дунд сургууль гэж одоо ер нь ингээд 10 жилийн сургуульд бол ерөнхийдөө биеийн тамирын хичээл бол 7 хоногны 2 цаг ордог шүү дээ. Тэгэнгүүт одоо ингээд хүүхдүүд маань ерөнхийдөө ингээд дэлгэцийн хамаарлаас болоод хичээл хийдгээсээ ингээд ерөнхийдөө хөдөлгөөний дутагдлалд маш их орцсон байдаг. Тиймэрхүү тохиолдолд одоо ингээд бүжгийн хичээл явж байгаа хүүхдүүд маань хөдөлгөөний дутагдлаас одоо сэргийлдэг, сунгалт хийдэг. Одоо тэгээд хоёр төрлийн бүжиг заадаг. Одоо нэг үндэсний бүжиг болон орчин үеийн бүжиг хоёрыг заадаг учраас хүүхдүүд маань хөдөлгөөний дутагдлаас бас сэргийлж чаддаг гэсэн. Ер нь хэдэн насны хүүхдүүд хичээллээд байна тий, яг зорж очиж байгаа хүүхдүүд юм аа. Насны хувьд 8 наснаас дээш манай сургалтанд хэн бүхэнд одоо хүүхдүүдэд маань нээлттэй гэсэн үг. Жишээ одоо 1-ээс 12 дугаар анги төгсөх хүртэл. За мөн одоо дөнгөж одоо ерөнхий боловсролын сургуулаа төгсөөд оюутан болох гэж байгаа ч юм уу тий. Тэр одоо тэр насны хүүхдүүдэд маань илүү тохиромжтой. Би ч одоо бодохдоо ер нь бол ингэж бодоод байдаг байсан танаа сургуулийг бас над шиг мэдгүй хүмүүс байдаг бах тий. Бас нэг яг ингээд сургуулаа 10 жилээ төгссөн тийм одоо ер нь яг өсвөр үеийн залуучууд бол их хөвчлэн тэнд очиж бас нэг дахин ийм одоо нэг одоо яг түрүүний таны хэлдгээр тайзны алхаа гიშгээ ч гэх юм уу бие зөв авч явах за бүжиг сургалт ч юм уу энэ зүйлийг л авдаг ийм сургууль яг л тэр насны хүмүүс л очдог гэж
би боддог байсан боловч 8 насны хүүхдүүд бас очиод бас багаасаа тэр сайхан бүх зүйлийг эзэмшээд ингээ гарах боломж нь бас бүрдэж байгаа юм байна шүү тий. Яг хүүхдүүдийн маа явж байгаа онцлогийн хувьд болохоор 8 настайдаа ч юм уу тий бүр багтаа одоо бага ангийнхан маань сураад тэнгуүтэ жоохон одоо том болоод дунд ахлах ангитай ороод дахиж бас явдаг ийм онцлогтой. Тэгээд нэг гэрийн хүүхдүүд нэг удаа яваад байх биш юм байна тий. Нэг удаа яваад зогсохгүй дахин одоо явах боломжтой. Яг тэгвэл манай хичээлийн хөтөлбөр маань болохоор жил бүр ингээ шинжлэгдээд сайжруулад ингэж явдаг учраас ер нь бол хүүхдүүд маань их явах сонирхолтой дахиж явмаарай ч гэдэг юм тий. Яг тийм санал сэтгэлдлүүд их ирдэг. Ер нь бол яг нэг явчаад дараа нь дахиад ирдэг хүүхдүүд байдаг байхгүй. Тэгээд арай олоог байна гэдэг. Эцэг эхчүүд нь өөрсдөө одоо ингээ маань сургуульд сураад төгссөн. Одоо тэгээд тэр хүмүүсийн маань нөгөө хүүхдүүд нь бас явдаг. Тийм одоо ингээ үе дамжаад явдаг. Тийм шүү дээ. Одоо 24 жил гэхээр чинь аргагүй шүү дээ. Тийм байна тий нэрээ. Ямар ч нэг 2 үе бол явцсан л байгаа юм. Хоёр үе бол явцсан. Аав ээж нь тэрний дараа их гэдэг одоо ингээ яваад яг эхэлж байгаа юм. Эхэлж байгаа юм тий. Гэр бүлэрээ гээд бас түрүүн хэлж ах шигсэн. Тэгээ гэр бүлийн олон хүүхдүүд бас нэг дор ингэж ирж суралцдаг юм байна тий. Түүнээс гаднаас нөө орон нутгаас хүүхдүүд их төрж ирдэг. Мөн одоо нөгөө олон улс гадаадад одоо амьдардаг ч юм уу тий. Тэгээ зуны амралтаараа ингээ эцэг гэр бүлтэйгээ Монголдоо зуны амралтаа өнгөрөөе гэдэг чинь хүүхдүүд унаас төрж ирж манай сургалтын дээр ирдэг байгаа. Тэр чинь бүр газ зуны амралтаараа ирээд ашиглаад явчихж штэ тий. Газ нэг боловсрч аваад буцаад ингээ яваад гэж штэ. Ирснээ дахиад сурнаа гэж яваад байна штэ. Ер нь бол тий. Цагийн хуваар. За цагийн хуваарийн хувьд болохоор хүүхдүүд маань нөгөө насныхаа ангиллаар өглөө болон өдрийн ээлжинд хуваагдчих ордог. Өглөөний ээлжинд болохоор 8 наснаас нэг 12 3 нас хүртэлх яг нэг үеийн хүүхдүүд маань ингээ хоёр тустай ангид ороод хичээлнэ гэсэн 8-9 10-тай ч юм уу тий. Яг нөгөө нэг үеийнхэн хүүхдүүдтэй нэг анги болоод хичээлнэ. Өдрийн анги нь болохоор арай дунд ахлах ангийнхан ч юм уу тий. Яг арай том хүүхдүүд маань өдрийн ээлжинд ингээ хуваагдаад явдаг. Тэгээд цагийн хувьд болохоор манайх хагас сарын хугацаанд 48 цагийн сургалт ордог гэдгээрээ бас их онцлог байгаа. Тэгэхээр нөгөө нэг хичээлтэй болохоор академик цагаар 4 цагийн хичээл ордог. Өдөр бүр одоо хөдөлгөөний хичээл орно. Бүжиг тайсны алхам хичээл нь болохоор өдөр бүр ингээ ээлжлээд ороод явдаг. Мөн өдөр бүр одоо маш сонирхолтой одоо манай сургалтын нэг онцлог болохоор интерактив буюу үйлдвэрийн одоо түшиглсэн оролцоонд түшиглсэн тийм сургалт ордог. Тэгэхээр хүүхдүүд маань дандаа одоо багаар ажиллана. За тэгээд асуулт тоглоо маш сонирхолтой. Тэгэхээр багаар ажиллаад ингээд ирэхээр би яг одоо тэр багийн одоо гишүүн болж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо багийн тэр манлайлагч нь ах юм тэр багтаа тий удирдагч нь ах юм хин ах юм тий өөрөө өөрийнхөө оролцоог илүү мэдрээд ирдэг гэсэн. Тэгэхээр тийм өдөр бүр өөр хичээл авах гэсэн. Тэгэхээр манайх ч хагас сарын турш өдөр бүр шин зуршил одоо сурна, шин зүйлийг суралцдаг гэдгээрээ маш онцлог. Тийм байна. Тэгэхээр маш сонирхолтой явагдана гэсэн үг шүү дээ. Өдөр бүр өөр хичээлүүд ороод ирэхээр тэр хүүхдүүдэд бол тэр тусам маш сонирхолтой байна гэсэн үг шүү дээ. Хүүхдүүд маань бол тэгвэл яг өөрснийхөө сонгосон чиглэлээр одоо сонгоно гэсэн ойлголт байхгүй юм байна. Сургуулийн хөтөлбөрт багтсан тэр зүйлсүүд бүгдэнд нь хамрагдаад оролцоно гэсэн зүйл ахна шүү дээ тий. Тэгээд яг насанд нь тохирсон яг хөтөлбөр маань насанд нь тохирсон. Тэгээд агуулгын болохоор бас насанд нь тохирсон чиглэлээр ингээд ороод явна гэсэн. Бага ангийнхаа хүүхдүүдэд болохоор одоо авж байгаа жишээ хүүхдүүд нь ойлголт нь шал ондоо өөрөөр байгаа шүү дээ. Яг насанд нь тохирсон агуулга хөтөлбөрөөр ингээд ороод явна. Бас хөтөлбөрт зургийн хичээл байгаад байгаа тий. Тийм зургийн хичээл байгаа. Тийм. Зургийн хичээл маань болохоор одоо сонгодог зургийн хичээл буюу дэлхийн алдарч зураач Винсент Ван Гогийн Starry Night гэдэг зургийг одоо одтой шин тий. Тэр зургийг бол хүн болгон одоо сайн мэдэх байх. Тэр зургаар сонгодог зургийн одоо онцлог тий. Зургийн хичээл ямар одоо ач холбогдолтой юм тэр талаас нь хүүхдүүд маань өөрсдөө гараараа Starry Night зургийг зураад өөртөө авч үлддэг. Зурагч өөрөө хүнд ер нь ямар ач холбогдолтой байлээ те үнэхээр бас гайхалтай шүү. Ер нь яг сургалтанд за танаа сургуульд онгоо бүртгүүлээд орж байгаа хамрагдсан хүүхдүүд бол бас тайзны алхаа гიშгээ тэр бүжгийг бол нэлээд бас сонирхож байдаг болоо гэж бодож тэр охид залуучууд те ер нь ерөнхийдөө бол яг ингээд анх тайзны алхааны хичээл хамгийн ихний өдөр ороход ингээ хүүхдүүд жоохон гайхаддаг байхгүй. Ялангуяа эрэгтэй хүүхдүүд их гайхна одоо баруун намайг заг өрөмсгч болох гээд байгаа болоо гэдэг харцаар хардаг байхгүй.
Тэгээд яг ингээд хичээлийн явцад хичээлүүдээ ингээд үзээд ирэнгүүт энэ яг өдөр тутмын амьдралд бид нар тэртээ тэргүй алхаж гიშгэж байгаа юм чи бид нарт энэ хэрэгтэй байсан юм байна штэ гэдгийг ойлгодог. За тэгээд ерөнхийдөө ингээд хүүхдүүдэд бид нар бас ингээд нүүр хагарах талаас нь одоо ингээд өөрийгөө илэрхийлэх, өөртөө ихтэй байх талаас нь маш их тулж ажилладаг байхгүй. Тэгэхээр ингээд хамгийн ихний өдөр ингээд толинд өөрийгөө хараад алхаж чадахгүй ингээд байнга ингэж газар шагаадаг ч юм уу тиймэрхүү хүүхдүүд баг дийлэнх нь орж ирдэг. За тэгэнгүүт яг тэр хүүхдүүд чинь ингээд тайзны алхааны хичээл дээр ороод ингээд суугаад төгсөхдөө айгуу гоё өөртөө ихтэй гудамжаар алхахтаа хүртэл ерөөсөө ингэж газар шагаахаа болцсон. Айгуу гоё болцсон. Тэгээд дээрэс нь ингээд зарим одоо манай хүүхдүүдээс эргэх холбоотой бид нартай ингээд багш нартайгаа байнга холбоотой байдаг байхгүй. Тэгээд зарим хүүхдүүд маань багшаа би ерөөсөө загвар өмсгч болохоор шийдтсэн. Айгуу хөөрхий яг тэгээд ингээд энэ хагас сарын хугацаанд суух явцдаа өөртөө бас хөөрхөн ингээд шинэ зорилго тавьсан байгаа байхгүй. Би ерөөсөө өөрийгөө ингэ загварын талаар сонирхно гэж хизээч бодож байгаа гэдгсэн чинь загвар өмсөгч болмаар санагдаад байна багшаа гэд хүүхдүүд хэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэгэж хүүхдүүдэд одоо нөлөөлөл үзүүлдэг гэх юм уу зөв талаас нь. Тэгээ хүүхдүүд маань одоо шинэ өөрийнхөө хоббиг олж авч ирсэн. Тийм ба шүү дээ. Би одоо ямар хоббитой гэвэл асуунгууд мэддгүй шүү дээ. Ямар нэг шинэ зүйлийг хүн чинь туршиж үзчихээж би одоо юунд илүү сонирхолтой юм гэдгийг олж таньж өөрийгөө нээж одоо авч ийн гэсэн. Тэгэхээр нөгөө хүүхдүүд маань бүжиглэх одоо хоббитой болж болно тий. Бүжиглснээрээ бүжиглэх хоббитой болж болно. Зураг зурснаар зургийн хоббигоороо одоо ирээдүйд алтартай мөндөй зураач болох одоо боломжтой. Тийш үү тий нэрэ. Тэгээд эцэг эхчүүдийн маань зүгээс бас их сэтгэл хангалуун байдаг болоо гэж бодож байна. Одоо хүүхдүүд нь 2, 3, 4 дахиж ирж байна гэдэг чинь тий. Эцэг эхчүүд маань бас сэтгэл хангалуун хүүхдээр маань нэг ийм өөрчлөлт гараад байна гэдгийг мэдээд байгаа учраас дахин явуулдаг болоо гэж бодож байна. Эцэг эхчүүдийн одоо тэр сэтгэл ханамж сэтгэлдлүүдийг сонсвол таад манаас хүлээж авдаг байх гэж бодож байна л да. Өө тэглэгээ яхаа байнга штэ хүүхдээ танай сургалтанд явуулсан одоо багш нартай баярлаа. Дахиж хүүхдээ явуулнаа гэх мэтчлэн манай хүүхдэд одоо ийм өөрчлөлтүүд гарсан гэдэг ч юм уу илүү одоо нээлттэй болсон эцэг эхтэй өөрийгөө илүү одоо нээлттэй харилцдаг болсон ч гэдэг юм уу маш олон эрэг сэтгэлдлүүд ер нь бол байнга ирдэг л дээ. Тал дээр бол манайх тэгээд ингээд эсэлт болгоныхоо дараа ингээд хүүхдүүдээс сэтгэл ханамжийн судалгаа авдаг байхгүй. Ингээд багш нэг бүрчлэн дээр хичээл болгон дээр за яг энэ хичээл ямар байсан бэ, энэ багш хэр байсан бэ гэдэг сэтгэл ханамжийн судалгаануудыг авдаг. Тэгж яхад бол ерөнхийдөө манай сургалтын үнэлгээ бол их хвчлэн 80-аас дээшээ үнэлгээтэй гардаг. Ерөнхийдөө бол 80-аас доош үнэлгээ авдаг багшч байдаггүй, хичээлч байдаггүй. Тэгэхээр ерөнхийдөө бол маш сайн одоо сэтгэл ханамжийн үнэлгээнүүдийг авч чаддаг гэсэн үг эцэг хүүхдүүдээс. Эцэг эхчүүдийн хувьд бол яг хүүхд төр нь бүтэн өөрчлөлт ингээд яг мэдрэгдээд эхлэнгүүтлээ эцэг эхчүүдийн хувьд ч гэсэн бас нэг юм сэтгэл ханамжтай нэлээд өндөр байдаг болоо гэж бодож байна. Одоо ч тэгээд яг ингээд зуны үйлрэлж болж байна. Хичээл сургууль амарч байна. За эцэг эхчүүд бол хүүхдүүдээ хэвээр яг л нэг юм сургалт одоо юу гэдэг курс одоо өөр зүйлд ингээд явуулахыг боддог шүү дээ тий. Яг одоо хэлхэн нэг өөр дүнтэй талаасаа тий. Одоо яг сургуулийн маань элсэлд хизэнээс эхлэх үлээ яах вэ? Ер нь яг хэдийн үед хичээллүүд ингэж явдаг юм бол яг тэр талын бас үзэгчтэй хүргэсэн дээр болоо гэж бодож байна. Одоо зуны элсэлт маань 6 сарын 8-нд эхлэх гэж байгаа. Яг хүүхдүүд хичээл сургууль маань амархайг яг урьдаад яг 6 сарын 8, за мөн 15, 22 гэсэн өдрүүдэд 6 сарын ээлж маань ингээд элсэлтээ аваад эхэлсэн байгаа. Одоо барыг 50% та орж байна. За тэгээд наадмын дараа 7 сар 8 сард мөн эсэлт маань ээлжиндээ бүртгээд явж байгаа. Тийм болохоор одоо хизээ явах боломжтой байна. Тэр өдрөө сонгоод бүртгүүлэх боломжтой. За тэгээд Facebook хаяг маань манайх залуу хатагтай ноёдын сургууль гэдэг Facebook пэйж байгаа. Тэндээс холбогдоод мэдээлэл авах боломжтой. Мөн нөгөө мэдээлэл дээр бас манай утасны дугаар гарч байгаа ах тий. Тэр утасны дугаараар холбогдоод залгаад утсаар шууд бүртгүүлэх боломжтой шүү. За насны ангиллын дахиад нэг сануулж байна. 8-аас 18 нас хүртэл. Салбаруудын тухай мэдээлэл нэг салбартай юу хэдийн салбартай бол манай сургууль бол одоо Монгол улстай бол одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хоттой ганцхан салбартай өөр салбар байдаггүй. Тийм ч утгаараа одоо хөдөө орон нутгаас 21 аймагаас зуны хамралтаар хүүхдүүд ирж сурдаг. Мөн гадаад дотоодоос Канадаас, Америкаас, Солонгосоос, Туркээс гээд яг хүүхдүүд маань зөвхөн манай ганцхан байдаг салбар дээр л яг зорж ирдэг гэсэн. Тэгэхээр өөр салбар байхгүй.
Хөдөө орон нутаг гэснээс нэрэ хөдөө орон нутгаас хүүхдүүд маань хэр ер нь идэвхтэй оролцож байна. Маш их Манай хөдөө орон нутгийн чинь бас ингээд зарим нэг зүйлсээс ингээд нэг жоохон хосрогч байгаа юм шиг санагддгийг шүү те. Тэгэхээр бас ингэж идэвхтэй оролцож байгаа гэхээр маш гой санагдаад байна. Хөдөө орон нутгаас бол хүүхдүүд маш их ирдэг. Яг ингээд өвлийн эсэлтэн дээр ч гэсэн өвлийнхөө амралтаар яг ирээд ингээд хотод байрлаад яг нэг хичээлдээ ирдэг хүүхдүүд байдаг байхгүй. Тийм тэгэхээр хөдөө орон нутгийн маань хүүхдүүд ч гэсэн яг ингээд манай сургуулийг зориод мэдээллийг нь авцсан. Яг энд л ингээд хүүхдээ сурах ингээд эцэг эхчүүд маань хүүхдүүдэд авчирдаг байхгүй. Тэгэхээр бас маш гоё юм байна те. Яг холоос тэр чинь зорин ирж ийн гэсэн үг шүү дээ те. Тэгээ амралтаар яг эцэг эхчүүдийн маань хувьд за ийм юмд явуулчих уу гэхээр бас сонирхолтой үгүйг нь мэдэхгүй, тийм сургалтанд явуулах уу гэхээр дуртай үгүйг нь мэдэхгүй бас нэг тийм хэцүү байдаг шүү дээ. Тэгэхээр бас яг ийм гоё цогц хөтөлбөртэй газрыг зориод үзэх юм бол хүүхдүүдтэй энэ олон төрлийн мэдээлэл авахаас гадна за тэр дотроо бас би энэний дуртай юм байна гэдгийг бас ингээд сонгоод цаашлаад бүр ингээд дэлгэрүүлээ суралцж байгаа хүүхдүүд хүртэл байна гэж байгаа нь маш гоё санагдаж байна. Тэгээд маш их баярлалаа. Бидний ярилцсан хугацаа өнөрлөх төгсөн байна. Тэгээ нэвтрүүлгийн төгсгөл бас та хоёр маань хүүхдүүдийг урьж сайхан урайлаач гэж бас удахгүй эсэлт эхэллээ шүү те. Багш нарын маань хувьд болохоор 10 жилээс дээш одоо туршлагатай, хүүхдэд хайртай, хүүхдийн хэлийг ойлгодог, сэтгэл зүйг нь ойлгодог одоо ийм багш нар байдаг манай багш нар маань. Тэгэхээр эцэг эхчүүдтэй хандажлахад бидрийг хүүхдтэйгээ хамт зориод хүрээд ирээрээ. Тэгээд залуу хатагтай ноёдын сургуульд урьж байна. Манайх зуны хэлсэлтэй авч эхэлсэн байна. За тэгээ хөдөө орон нутгийн хүүхдүүд маань ч гэсэн хүрээд ирээрээ гэж те. Маш гоё юм зохис хөтөлбөртэй юм сургалт ус та бүхнийг хүлээж байгаа шүү гэдгийг бас би ташранд бас хэлчмээр байна гэж. Тийм. Хугацааны хувьд ч гэсэн маш урт биш боломжийн учраас бас зориод ирэхэд боломжтой болоо гэж бодож байна. За та хоёртаа маш их баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд. Тэгээ бид бүхэнд бас ярилцах хугацаа маш их огн асуултууд их зөндөө байлаа. Тэгээд хугацаа маань даанч харамсалтай богинохон. Тэгээд одоо дуусаж байна. Та хоёртаа маш их баярлалаа хүрэлцэн ирсэнд. За баярлалаа. Баярлалаа. Баярлалаа үзэгчдээ өнөөдрийн зочдоор Залуу хатагтай ноёдын сургуулийн тайзны алхааны багш Энх Туяа, Залуу хатагтай ноёдын сургуулийн сургалтын менежер Халиуна нар оролцлоо. За хамтайсан үзэгчдээ маш их баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргаашийн цагт хэрэг уулзтлаа тэр байна шүү дээ.